За, сайн байцгаана уу? Намайг Дүлгөн гэдэг. Тэгээ та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзах чагаатаа таатай байна. За би өнөөдрийнхөө бичлэгээр бидний сахиусан тэнгэрүүд те бидний одоо өвөг дээдэс, онгод, одоо сахиус маань бид нартай ингэж яаж дотоод тугаалгаагаар ярилцдаг. Тэгээд бид нэр ийм сахиусан тэнгэрүүдийнхаа хамгаалтанд орохын тулд тулч ер нь бол биш ер нь тэдний одоо байнга бид нарыг ингээ хамгаалж идэг. Тэгээд ямар тохиогоор бид нартай ингэж харилцаад идгийг ойлгохын тулд бид нар одоо ээж аавтайгаа ямар холбоотой билээ гэдгээ дахин нэг санах хэрэгтэй болдог. Ягаад гэвэл бид нөр хүүхэдтэйгээ болон ээж аавтайгаа яаж харьцаж байгаа тэр хандлагаас бидний сахиусан тэнгэрүүд, бидний онгод, бидний дээд бие бид нартай яаж одоо харилцан яриа өрнүүлээд байгааг сонсох боломжтой болдог. Түүнээс гадна нэг тийм бодит сая миний амьдрал дээр яг энэнтэй холбоотой амар гоё бодит жишээ болоод тэгээд энэ сэдвийг ч гэсэн анх манай багш чи нэг энэ талаар яриад үзвэл яа гэдэг ингээ санал болгосон аахгүй юу. Тэгээд би яг ярих гэсэн чинь бүр ерөөсөө ингээд яг ярих юм онгод нь одоо тий орж ирэхгүй, бүрдэж ирэхгүй яг нэг л юм дутуу байгаа юм шиг санагдаад би яг энэ мэдрэмжийг яг өөрөөрөө дамжуулж нэг тийм тий гаргах арай болоогүй ч байгаа юм шиг өөрөө яг бүрэнгүй үзтэл мэдрээгүй ч байгаа юм шиг санагдаад тэгээд сая бодит амьдрал дээр миний амьдрал дээр айгүй гоё жишээ олоод тэгээд тэрнийхээ талаар ч гэсэн та нартай хуваалцах гэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгээд тэрнээс гадна манай нөгөө нэг юу Вашингтон ДС-д наадам болоод өнгөрсөн. Тэгээд тэрний тийм жоохон ажиглалтын талаар бас хуваалцах гэсэн. Дээрэс нь одоо бидний ингээд энэ далд ухамсар, ил ухамсар, тэгээ дээд ухамсар маань ямар тийм гүв гүнзгий те нарийн уялдаа холбоотой ингээд бүр илүү нөгөө нэг бидний одоо мөрөөдөл дээр үлгэр одоо жишээ авч буулгаж тэгээд тайлбарлаж өгөх гэсэн. Тэгээд өнөөдрийн ерөнхийдөө бол бичлэг айгүй их тийм жишээ практикаар дүүрэн байх нэ. Тэгэхээр та бүхэн тухлан сууж сонсоорой. Баярлалаа. За тэгэхээр манай тэр нөгөө сахиусан тэнгэрүүд бид нартэй яаж те ингээд цаагаараа харьцаад байд юм бэ гэхлээр бид нар одоо хүүхэдтэйгээ те яаж харьцна одоо бидний ээж аав бид нартай яаж харьцсан байна ялангуяа ерөнхийдөө бол ээж хүн яаж харьцаж исэн байна те тэгээд ер нь ингээл те байнга эрхлүүлээл одоо хайрын бурхан ингээл дуудаач ч юм уу те айсвал ингээл хөөхөн шүү мундаг шүү чадна шүү гэл ингээд тэгэж ингэж өсгсөн үү аль эсвэл одоо тий шийтгэж булан зогсоож эсвэл одоо энийг имийг одоо сайн гэж ижил ухааруулна гэл тий ингээд айгуу тийм жоохон хатуу ширүү аргыг илүү хэрэгэлдэг. Тэгээд ингээд ер нь тийм зөнгөөр нь их тийм хайчдаг байсан уу гэд тэр харилцан холбоогоо бид нэр буцаагаад сэргээж дурсах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний яг хүүхэд наснаас хүүхэд насны тэр харилцаанаас бидний далд ухамсарт хамгийн их мэдээлэл суугаад тэгээд ер нь цаашид сүнслэгээр ч гэсэн хэр их бартаатай те хэр их ийм хэцүү одоо явах нь ч гэсэн бага насны одоо траума, бага насны үйл явдлууд, бага насны итгэл үнэмшлүүдээс маш их шалтгаалжилдаг. Тэгэхээр энэ дээр бас нэг юм ингээд тайлбарлах хэрэгтэй юм шиг надад санагдсан л та. Траума гэдэг нь ер нь биднэрт яг яаж нөлөөлөд идэв те яагаад одоо ингээл тэг хүн болгоно л траума гэл ярьдаг болчихоо те тэгэл траума нь ер нь биднэрт ингээд хэр их ингээд нөлөөлөд тэгээд цаад ингээд тархины холбоонд
ямар мэдээлэл өгөөд тэгээд тэр ингээд тархины холбоогоор авсан мэдээллээ яаж бид нэр энэ нөгөө нэг сэтгэл зүйдэрээ гаргаж ирээд тэгээд яаж тэрэндээ ингээд тэрийг удирдах биш те тэрэндээ ингээд удирдагдуулаад байгаа юм бэ гэдгийг ингээд тайлбарлаж бүгдээрээ нарийн сайн ойлгож гаргалгааг нь гаргая л та. Тэгэхээр траума гэдэг нь өөрөө бид нарыг ингээд одоо биен дээр ингээд зогсчих юм болвол тэр хэсэг хугацаанд хөхөрдөг тий хэсэг хугацаанд гар хөхөрдөг. Тэгээд байж агаад өөрөө тэр нь ингээд бодис солилцоогоор алга болдог болвол бидний тархин дотор тэгэж одоо тий яг ингэж зохиод тэгээд ийм траума суугаад хөхөрцөн юм болохоор бодис солилцоогоор одоо эдгэрдэггүй ах нэ. Бүр гүг гүнзгий зүгээр цаашаа гүнзгий ороод бид нарыг одоо тий аварж үлдэхийн тулд нэг тийм сануулахгүй байх хэмжээний тий зүгээр төр зүрийн одоо хасалт хийгээд танд мартагдуулаад тэгтээ цаанаа бол далд тухамсартаа бүх зүйлийг бид нэр бичиж авч идэг. Тэгээ ер нь бас энийг ингээд бодоод үзэхээр бид нэр ер нь бол далд ухамсартаа бичиж аваагүй өгөгдөл програм гэж байдаггүй. Бид нэр бол далд ухамсартаа бүр бага насандаа тий нэг насандаа юу харж исэн, юу үжиж исэн тэгээ бүр ээжийнхаа гизэн дотор байхдаа хүртэл бид нэр юу сонсч исэн нь далд ухамсартаа бичиж авсан байдаг. Тэгтээ энэ далд ухамсар гэдэг зүйл чинь анханасаа бол бид нарыг бидний бүх одоо энэ дурсамж, memory, сэтгэл хөдлөлийг бичиж авах зорилттой нэг тийм том хард диск гэж ойлгож болно. Тэгээд тэр ингээ хард дискэн дээр байгаа хүн бүрийнтэй энэ далд ухамсарын дотор одоо болсон зүйлийг тий нэг том хард диск ингээ бичээд авцсан тий далд ухамсар өөрөө. Тэгэнгүүтээ ингээ тэрийг ингээд одоо дэлхийн мэдээллийн санал буюу хроникийн акаш руу байнгын ийм нөгөө нэг үүлэн системээр дамжуулдаг бай гэж бодъё. Тийм ч бас байж болно тий. Тэгээд тэгэж дамжуулдаг. Тэгэнгүүт тэр манай одоо дэлхийн мэдээллийн сан, номын сан гэд байгаа одоо нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй хэрнээ биднэрт ингээд буцаагаад тархинд маань долгион сигнал, мөрөөдөл, зорилго одоо юу гэдгийг те юм болж орж ирдэг нь буцаагаад бид нэр ингээд энэ эргэх холбоогоороо хүлээж авдаг ах нэ. Тэнгүүт тэр дээрээсээ ирээд байгаа дохиог бас бид нэр хүлээж авахын тулд бидний буцаад хамгийн үндсэн диск буюу далд ухамсарын дискээр буцах эрэх холбоонд ороод тэгээд бидний ил ухамсар руу дохио өгж харуулж ойлгуулж эхэлдэг байх нэ. Тхийн тулд гэхдээ манай далд ухамсар шууд биднэртэй яриад эхэлдэггүй. Бидний орчныг сольж эхэлдэг, уншдаг сонирхлыг маань сольж эхэлдэг, уншдаг номыг ондоо олгож одоо болгодог. Эсвэл яг амьдралд ямар нэгэн зовлонгоор дамжуулаад яг тийм зөв хүнийг оруулж ирээд тэгээ бид нэг тийм харах үнцэг тэлсэн байдаг да тий. Тэгээд тэрий ч гэсэн бид нэрээ ингээд далд ухамсар ил ухамсарт маань ямар нэгэн зүйлийг ойлгуулгаад ингээд ажилдаа ороод эхэлсэн байдаг ах нэ. За тэгэхээр тэр траума гэдэг зүйл нь яг л ингээд хөхрөлт олгон янз янзын одоо байж болно тий. Гэхдээ ингээд бүр маш гүг үнзий одоо бүр юм хөх няц гэж байдаг да тий. Тэрнийх нь одоо нэг хэлбэр нь маш хүнд төрлийн траума. Тэр нь зүгээр тэр яг үед тохиолдож исэн тий хүн яг тэр үйл явдал болж ах үед одоо дурддагчижсэн хоёрхан үгнээс хүртэл трауматцсан. Тэгээд хин нэг ингээд тэр мэдгүйгээр ухамсаргүйгээр зүгээр тэр хоёр үгийг л хэлж яхад тэр хүний дотор ингээд савлаад арзганаад ингээд жоох дургуун хурж идэг. Тийм ч ингээд одоо траума тийм нөлөөтэй. Тэгэл траума ингээд шууд бид нэрийн одоо энэ тийм 2D талбай бий буюу одоо бидний энэ сэтгэл хөдлөлийн энэ бие рүү дайрж идэг аахгүй. Тэгээ бид нэр ингээд бүр ингээд өөрийгөө барьж дийлэхгүй гинт ингээ огцон муурлаад тэгэнгүүт бид нэрийн одоо тийм махан биений одоо
зарим нэг ухамсарт тархины ингээ байдал бүр таг харанхуй олонгуудаа юу хийснээ ингээд ойлгосонгүй гэдэгдэн штэ тий. Юу болоод өнгөрснээ мэдэхгүй байна. Гэхдээ би ингээд ийм хийчлээ, тийм юм хийчлээ гэд байдаг нь бид нэр ингээд мэдээж хэрэг махан биений хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс буруу тэрээс ухамсаргүй байгааг нь л шинж бид нэр өөртөө ангаагаагүй те тэгтээ бид нараас нэг нэгэндээ маш их энэ сэтгэл зүйн хүчирхийлэл сэтгэл зүйн дарамт энэ нэг нөгөө нэг нэгнийгаа бүр яг махан биений хүчирхийлэгч болох тэр үйлдэлийг одоо гаргуулах хэмжээнд ингэж бас сэтгэл зүгээр амар хүчирхийлдэг. За энийг тэгээд тайлбарлахын тулд одоо ингээл би байнга л бид нэр одоо 3D-с 5D руу явж гинэ гэл тэгдэг. За тэгвэл тэр 1D бий, 2D бий, 3D бий буюу одоо тэр хэмжээс гэдэг нь одоо яг юу гэдэг байгаа юм бэ те. 1D гэдэг нь болохоор бидний хамгийн одоо basic хамгийн одоо үндсэн суурь болсон нэг хитгэн зүйл лээдэг. Тэр нь болохоор энэ махан бий. Тэгэд энийг нэг юм дулаахан байлгачих хэрэгтэй, хоололчих хэрэгтэй. За тэгээд ямар ч нэг хамаагүй аргаар өөрийгөө хүнд нэг ойлгууллаа те уурлаач ч юм уу яагаад ч юм одоо хамаагүй. Тэгэл яг юм хамгийн одоо зүгээр л бид нэр юм хөгжлийн үе шат руу баг багаар үдий төвшний одоо ухамсар оюунтай хүмүүс болохын тулд хэрэгжүүлж эхэлж исэн хамгийн ихний одоо төсөл гэж хэлж болно. Хамгийн ихний төсөл, хамгийн ихний одоо энэ киноны зүгээр эхлэл байсан гэж хэлж болно. Тэ хүн болгон төрөөд, хөлд ороод, ингээд хилд ороод явдагтай адилхан л гэсэн үг. Тэгэхээр тэр махан биений одоо энэ зүгээр л хэмжээс, махан биений энэ хэрэгцээгээр одоо хүртэл бид нэр одоо аашлаад байна. Энэ хэрэгцээнээс цаашаа давн туулахгүй байна гэдг нь ер нь бол бид нэр хөгжлийнхоо хэцүүхэн л үе шат руу буцаад одоо тий эволюц хийх биш de-эволюц буюу бүр юм деградац доошоо юм уналт хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа энийг одоо хүн болгон л анзаарч байна тий одоо арайч тий 21-р зуунд хүмүүсийн ухамсар соёл ийм байхад бид нэр инглээ тэглээ гэж бид нэр өөрсдийгөө одоо янз янзын л юмнуудтай харьцуулж одоо чадж гин, харж гин, мэдээлэл хамгийн гол нь одоо энэ цаанаасаа л ингээ тэгтээ харьцуулснараа нэг тийм өөртөөгөө доошоо хийгээл өөрсөндөө гутраад авах юм биш харин ч харах өнцгөө тэлээд ав тэгээд ингээд хөл нийлүүлэн алхая гэдэг л үүднээс ингэж бид нарт энэ их мэдээллийн эрхчлөө ирж байгаа. Тэгэнгүүт бид нар олонгууд ингээд нэг юм өөртөөгөө амар өмөөрч харьцуулаад айгуу тийм өөгшүүлж үйлдэл хийхгүйгээр зүгээр юм харьцуулалтын байдалтай болоод ингээд хөгжлийн доош уруудаад байгаа байхгүй юу. За тэгэнгүүт энэ 1D програм те хамгийн ингээд үндсэн хэрэгцээ нөхөн үржих, үнэлсэх гэд ингээд ийм юмнууд байжээ. Тэгээд ийм юмнуудтай ингээд хөтлөгдөөл бид нэр ерөнхийдөө бол энэ амьдрал гэдгийг мэдрээл энэ махан биеэр мэдрээл явж исэн байж. За тэгэнгүүт энэ дээр бидний энэ одоо те хүн гэдэг нэг юм structure хүн гэдэг нэг юм бүтцийг арай жоохон хөндрүүлээд өгье гэд сэтгэл хөдлөл гэдэг зүйл нэмжээ. Гэтэ энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл нь мэдрэмжээс шал ондоо. Мэдрэмж сэтгэл зүйл гэдэг зүйл бол хоёр ондоо зүйлс байдаг шүү. Ягаад бол бид нөгөө нэг бидний ингээд тийм мэдрэхүүнүүд байдаг одоо үнэрлэх, хамтлах гэл тэ хүрлцэх гэл байдагтай адилхан эдгээр чин одоо сэтгэл хөдлөлөөс ондоо штэ тий. Тэг тэрнтэй адилхан сэтгэл хөдлөл бол яг тусдаа бүр амар шал өөр зүйл. Тэр нь яг юу юм бэ гэхээр илүү юм ингээд бид нэг юм ууралж хаар ингээд за махан бие нэг сонирн болчтой тэнгуүтээ дээрээс нэг уур гэдэг юм ороод ирчингүүд ингээд бүр хамаг байдлаар ингээд нэг дараал авчдээ штэ тий бүр шал ингээд бүр байсан орчныг шал ондоо олгоол ингээл ууралчингууд тэр нэг ингээд аж аргалтай өдөр тэр чигээрээ ингээд байхгүй хувьсгэж алга болол тэгээд энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол энтэй хит юм одоо юм савлгаатай тий уур, гомдол, хит их юм хөөрөл, баясал, одоо гуниглал, шантрал гэл ингээд бүр юм сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол яг ингээд цаанаасаа ингээд
За би нэг ийм мэдэрж гин гэд ингээд өөрийгөө аа ухамсартайгаар ажиглах боломжгүй зүйл эдэг. Бид нарыг яг ухамсаргүй байдал руу гинт өөрийнхөө биеийг хүртэл удирдах чадахгүй байдал руу хүргэжидэг. Тийм сэтгэл хөдлөл гэдэг нь болохоор тийм зүйл эдэг. За тэгэнгүүт энэ сэтгэл хөдлөл гэдэг одоо нарийн функцийг те энэ давхар функцийг хүн дээр ингээд суулгаж өгснөөр хүмүүсийг ингээд илүү сайн ярилцдаг болоо ч илүү сайн бүр бид нарыг ингээд маш сайн communication тал дээрээ энэ оюуны задаргаа тал дээрээ ингээд сэтгэл хөдлөлөөр яваад тахаар ингээ хэцүү байна. Тэгэхээр бид нэр одоо яг тийм дундын тун олох хэрэгтэй байна гэд тэгээд маш их оюун, маш их тарих хөгчөд хүргэсэн зүйл сэтгэл хөдлөл биднэрт ингээд хийж өгснөөрөө. Тэгээд түүнээс ч улбаалтайгаар бид нар ямар нэгэн сэтгэл хөдлөлөө хэтэрхий их хөөгд бариад явчингууд тэр нь ингээд эгонууд болж хувраад исэн маш их эго те бид нэг нэгнээсээ бүр их ингээл хагралдаал би ууртай хүн, би гомдсон хүн, би аврагч хүн, би хохирогч хүн, би насаараа тийм гэнгээ янз янзын одоо энэ сэтгэл хөдлөлийн мэдээллүүд дээр бидний энэ махан би ингээд савлж агаад тэгэд үүнийгээ бид нэр ингээд тохиролцож ярилцах хэрэгтэй байсан болохоор бидний оюун тарих маш ихээр хөгжөөд оюун тарих маш ихээр хөгжөөд эхэлсэн чинь энэ эго гэдэг зүйл ер нь замбраагүй болж эхлээд бид нэр ер нь бол эгогоор дамжуулж бас маш их хөгжсөн гэхдээ маш их ингээд хагаралт үүссэн байх нэ дэлхийн ертөнцийн дээр. За тэнгүүд одоо бид нар энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлээсээ дахиад ингээд дээшлээд одоо дэлхийн ертөнц дахиад ингээд те хөгжлийнхоо тоглоомыг дээшлүүлээд 3D рүү шилжиж эхэлсэн. Тэр нь олонгууд бидний энэ махан бие, сэтгэл хөдлөл, оюун тарих яг гуруула тэ нэг нэгнийгаа ингээд удирдах барьж эхлээд тэгээд зарим хүмүүс энэ гурван удирдах барьж болоод байгаа энэ зүйл нь юу вэ гэж ингээд судлаад эхэлсэн чинь бид нар маш их бодолтой болж эхэлсэн байсан. Маш их бодол, маш их тунгаадаг, маш их бүтээл гаргацсан тий. Тэгээд түүнээдээсээ ингээд их одоо нөгөө нэг юу янз янзын ухаарал санаанууд аваад тэгээд үүгээрээ бидний энэ оюуны түвшний ялгаа маш ихээр ингэж гараад тэгээд бид нэр махан биеэч удирддаг сэтгэл хөдлөлөө ч ингээ удирддаг тэрийгээ бүр ингээ бодлороо ингэж удирдах юм байна гэдгийг ингээд эзэмшсэн 3D ертөнцийн бас ерөнхийдөө бол бас л мундаг бодгаалууд. За тэгээд цаашлаад ирсэн чинь энэ бодол оюунаас гадна те цаана нь бас нэг юм байна. Бүр илүү нарийн явах те тэр бурханлаг юм байна, далд ухамсар байна, сүнслэг юм байна гэд ингээд энэ болгоныг ингээд ер нь цаанаа л ингээд үеийн үед мэдчихэдэг хүмүүс гэж төрсөөр ирсэн. Яагаад гэвэл тэр хүмүүс нь үргэлж биднэрт одоо ирээдүйн өөрсдөндөө нэг тийм санамж бичиг үлдээдэг байсан гэж болно. Тэр нь юу вэ гингүүд та нар маш тийм дээд хөгжил рүү тэмүүлж байгаа хүмүүс шүү. Тэгээд энд те бид нэр бүгдээрээ нэг нийтээрээ нэг юм хөгжүүлээд тоглоом хөгжүүлээд явж байгаа. Тийм болохоор дандаа ингээд бодол модал болоод ингээд явсан ч гэсэн бид нэр цаашаа дахиад дандаа л юм хайж идэг. Илүү сүнслэг юм, илүү инх амгалан одоо хайр гэд ингээд тэр зүрх сэтгэл гэдэг юмаа бид нэр ингээд хизэж алддаггүй. Тэгээд яг тийм одоо өгөгдөлтэй хүмүүсээ үеийн үед аль ч үед төрүүлж ирсэн. Харин одоо энэ 3D-гээс 5D рүү шилжээд байгаа энэ үед бид нэр бүр илүү хөнгөрөөд бүр илүү одоо тэр зүйл рүүгээ хөгжлийнхөө үе шатаар угаасаа орж байгаа зүйл.
Энэ нь ингээд бидний эхлээд лагс махан бие байснаас те илүү хөнгөн болгоод сэтгэл хөдлөлтөй болгожээ ингээ хөнгөн. Тэгснээ ингээд бодол гэдэг чинь хөдлөлөөсөө илүү хөнгөн те. Тэгсэн хэрнээ бидний бодол сэтгэл хөдлөлөө одоо ингээ удирдах чаддаг. Бид нэр те хит их ингээ уурлаад авал, гомдоод авал, тунаад авал, альс сэтгэл готролд ороод авал ямар ийм уухаа бараг мэддэг, ямар ном уншихаа бараг мэддэг те. Эн чин дандаа бид нэр ингээд оюунаараа бүр илүү их төвлөрч сураад байна. Тэгэнгүүт энийг мэдээ мэдээлэл, энийг хөгжлийг бид нэр ингээд те хөтөж болж өгöd байгаа. Сахиусан тэнгэрүүд гэж байна. Бидний дээд өвөг дээдсүүд байна. Тэр бурханлаг ухамсар буюу бурхан нь ч гэсэн байна гэл те. Энийг бол бид нэр ингээ үеийн үед судалж исэн. За тэгэнгүүт одоо бид нэр ингээд бас ямар зүйл дээр их гацаад байгаа вэ гэхээр яг тэр дотоод дуу хоолойгоо сонсох буюу дараачийн үе шатлуу орох хугацааны ирсэн байна нэгт. Хоёрт энэ өнгөрсөн болоод явцсан үйл явдлаа бид нэр ингээд яг юу болоод өнгөрснийг анзаараагүй байна. Ягаад гэвэл бидний тэр эго гэдэг зүйл чинь нэг бүтэн одоо ийм пазл те бүтэн одоо ийм номыг ингээд номны хуудсыг ингээ ураа хайцсан. Тэгээ нэг нэгээрээ нэг юм барьцсан. Тэгээд ингээд минийх үнэн ч гэдэг юм уу эго байдлаар ингээд зөрчилдсөн. Тэгэнгүүтээ тэгээд явж байхдаа тэгээ сайхан байлтаад эгогоороо байлтаад явж байхдаа ингээд сайхан нэгнээсээ зөндөө их трама авцсан. Тэгээд тэр трама нь шууд ингээд тэ ухамсаргүйгээр бидний сэтгэл хөдлөлийг маш их юм идэвхжүүлж активэт хийж өгч идэг. Тэгээ бид нэр ингээд зарим хүмүүс нь бүр айгу тийм боддогч төвшөндөө хурж амжаагүй явж идэл тэгээд одоо ингээд дараачийн үе шат буюу илүү нарийн энэ мэдрэмжээ мэдрээ те мэдрэмжээрээ би нэг үнэн үгүй гэдгийг ялган салгая. Миний зүүд гэдэг чинь юу вэ? Миний зурхаа гэдэг чинь юу вэ? Хувь тавилан гэдэг чинь ер нь юу вэ? Тэгвэл хувь заяа гэдэг чинь юу вэ? Гэл өвөг дээдс маань инээ тэрэ гэд маш илүү гүн гүнзгий зүйлсийг бид нэр боддог болсноос гадна ингээл тэ одоо мах идэхээ багасгая илүү одоо цагаан олтонч гэж гарч ирж байна те ногоо олтон гэд маш олон урсгалын юмнууд ингээ гарч ирж байгаа нь бидний ингээл оюун санааг тэлээл тэр урд явж исэн хөтөчнөр маань ингээл биднэрт бас замыг гэрэлтүүлээл ингээл гоё явж исэн байх нь л те. Тэгээд одоо бид нэр ингээд бүх юм ингээ хөнгөрөөд ахад энэ трама гэдэг зүйлтэйгээ байгаад ах юм бол энэ трама гэдэг зүйл яг бидний ингээд хөлнөөс ингээд маш их юм одоо тий хөлнөөс ингээ маш их юм чулуу уяад хайцантай л адилхан. Тэгээ бид нэр ингээд бодлын хувьд ч гэсэн сэтгэлийн хувьд мэдрэмжийн хувьд ингээ хөнгөрөөд цаашаа ингээ явмаар хахад доороос ингээ татаад тэгээд хамгийн гол нь өөртөө ингээ бид нэр тэрийгээ ингээ тайлхаасаа тэ ер нь бол залхуурал байгаа гэсэн үг баг тэр уяа зангилааг тайлж үзэхээс ягаад гэвэл бидний нөө нэг ил ухамсар одоо бидний ил ухамсар болохоор нэг юм хүсээд идэг бас тэ ингээд бүх юм хувьсан өөрчлөгдөөд хөгжөөд энэ интернет гэдэг чинь бүр өстө гүйцэгт хэрэггүй айгүй айхтар болж байна. Тэгээд эн ч одоо ер нь юу болоод байгаа лээ гэж хийсээ илүү бид нэр яг ингээд нэгэн хэвийн трама буюу яг нэгэн хэвийн далд ухамсарынхаа программанд удирдахцаар байгаад амьдралыг зөвөр өөр харахаа болчдөг. Тэгээд өөр хүн бас өөр өнцөг харуулах гээд байнгут дандаа үүсгдэг болчдөг. Тэгээд трамага мэдээж хэрэг харж тайлахын тулд өвддөг болохоор сэтгэл зүйн хувьд өвдөн тэр чин тэ амьдрал бас яг ингээд за чи энэ трамага ухаад гаргаад ирлээ. Тэгээд за чи яг энийгаа ингээд давсан уу? Харъя л да гэд бас юм тест ч явуулна, тэ шалгалт ч ирүүлнэ. Тэгэнгүүт бид нэр ингээд тэр болгоноос амар айж идэг.
амар одоо тэ бодох төдийд зөөрөх ингэж агшиж өвчж идэг. Яагаад бол трама биднэрийг маш тэм жижигхэн болгодог, өөртөө итгэлгүй болгодог, байнгын өөрийгөө бусадтай харьцуулдаг болгодог. Тэгээд ямар ч хамгийн гол нь хүсэл мөрөөдөлгүй болгодог. Бид нэр ийм айгуу сонин зүйлсээр ингээд нэг нэгнтэйгээ өрсөлдсөн байдаг. Зовлонгоороо ч юм уу те чи надаас илүү зовж үзсэн юм уу гэж мэгэл чи надаас илүү за ингээл те бараг л уйлж үзсэн юм аа эсвэл зодтолдож үзсэн. Бараг одоо ингээд эрэгтэй хүмүүс хүртэл эмэгтэй хүмүүстэй бараг чи надаас илүү зовж үзсэн юм уу? Бараг үнсэж үзсэн юм уу? Цангаж үзсэн юм уу? Бараг л одоо юу гэдэг те татаас илүү ажиллаж үзсэн юм уу гэж одоо би энтэйгээ харьцдаг болох гэдэг шүү дээ. Бүр одоо ямар ч тийм биологийн биологийн тал дээр ер нь юу илээж гэж бодохгүйгээр те эрэгтэй хүн хүртэл эмэгтэй хүний гоо сайхан татаархдаг болсон байна. Тэгэд бүр эрэгтэй хүмүүс нь ер нь бол эмэгтэй хүнийг одоо хүндлэх гэж ер нь байхгүй болчих тээ. Би одоо яг ямар байдлаар хэлж байгаа вэ гэхээр дэндүү амир бид нэр одоо ижил тэнцүү байх ёстой гэд тэгээд энэ эрэгтэй хүмүүс нь бас юм дэндүү хурдан жоохон эрэгтэйлгээ болоод эмэгтэйлэг болж эхлэт байна уу гэж би харж байгаа. Айгүй одоо ингээ харж байхад эрэгтэй хүмүүс бол үнэхээр тутгааргүй эмэгтэй хүмүүсээс тутгааргүй их ховж ив хөөцөлддөг болцсон. Тэгэл энэ нь ингээ бидний травматай маш их холбоотой. Тэгээд нэг юм сонин зовлонгоороо өрсөлдөж чи тэгвэл ингэж үтсэн юм уу тэгэж үтсэн юм уу эсвэл баг тий надаас илүү сохтож үтсэн юм уу ч юм уу тийм сонин юмнаараа бид нөр өрсөлдөхөө ер нь болох хэрэгтэй юм л дохио. Тэгээд энэ травманаас айхгүйгээр одоо эмчилж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь ингээд бид нэрийг ерөөсө хөгжил дэвшил рүү явуулдаггүй байх нэ. За тэгэнгүүт би нөгөө нэг одоо тэр сахиусан тэнгэрүүд яаж бид нартай те ярьдаг вэ? Яаж холбоо тогтоодог вэ гэдэг дээр ярихаасаа өмнө яг тэр нөгөө болсон жинхэнэ жишээг та нарт ярьж өгье. Тэр нь болохоор юу болсон бэ гэхээр миний нөгөө нэг таньдаг хүн миний бичлэгүүдийг ингээ үзэж эхэлж байгаа. Тэгээд ах нь ингээд бүр охиноо чамтай л уулзуулмаар байна. Намайг нэг удахгүй явах гэж байгаа гэдэг явахаас өмнө охиноо ингээд чамтай л уулзуулмаар байна. Тэгээд чи л манай охинтой ингээд ярилцаад өгөөч төхөө миний дөө. Тэгээд жоо аялах туртай юм чинь ингээд манад хүрээд ирээж тэгээ манай охинтой ингээ гоё ярилцаад үзээч гэд. Тэгээд за гэдгсэн. Тэгээ тэр охинд ингээд юу тохиолдсон байсан бэ гэхээр тэгээ өөртөө угаасаа ярьж болно гэсэн болохоор л би ярьж байгаа шүү. Тэгээд өөртөө болохоор ерөнхийдөө бол Америкт бас олон жил болцсон. Тэгээд сүүлд охин нь ирсэн гэж сүүлд яг өөртөө бол нэлээ олон жил болсон. Тэгтээ охтуудыгаа болохоор сүүл рүүгээ татаж авсан. Тэгээд ерөнхийдөө бол нэлээд л тэгэл дэжгүй амьдралтай хүмүүс бол аягүй сайхан сайн амьдарч जैन тий. Тэгэл ингээл хоёрч газар одоо хаустай өөрсдийн гэсэн одоо анхан монголчуудын нэг болохоор одоо бизнестэй тэгээд мундаг байна гэж одоо хүн болгон хэлнэ бараг зовлонгүй амьдардаг байх гэж хэлэхээр байхаа. Тэгтээ ингээд манай ингээд ихнэр 6 жилийн өмнө ингээд өөд олцсон. Тэгээд манай эхнэр нэг өөд олоход манай охин 11-ээс 11 хүрэхжсэн гэсэн баха. Тэгээд өөд олсноос нь хойш тэгэл юм ярихаа болцсон. Тэр чигтээ ингээд ерөөсөө юм ярихаа болцсон. Тэгээд одоо ингээд ерөөсөө юм ярьдаггүй ямар ч тийм сэтгэл хөдлөлгүй тэгэл
хүмүүс болохоор ингээд зүгээр л дуугүй сайхан даруухан охин байж тэл гэж хардаг. Тэгтээ ингээд бид нартай ерөөсөө юм ярьдаггүй. Тэгэл хичээлээл хийгээл хичээлээ бол маш сайн хийдэг. Тэгэд ерөөсөө чи инглээ тэглээ гэж хэлчихээр юм нэг ч гардггүй гэж байгаа байхгүй юу. Охин нь зөвхөн хоолой гэхээр тэгэл идчихдэг. Тэгэл идэхгүй бол байлгаж ялгаж байгаа л өрөөндөө хайчдаг гэл. Тэгэл зөвөр хичээлэл хийждэг. Тэгэл ер нь юм ярьдаггүй. Бүр айгүй тотгошоно олцсон гэд. Тэгээд би заа гэдэг охинтой нь очиж уулзсан чинь тэг бүр ингээд надад юу ч орж ирдэггүй ингээд ямар ч мэдээлэл ингээд орж ирэхгүй амар хов хоосон мэдрэмж төрөө талтгүй. Тэгээ би ингээд юу ярих хэвстан болоо гэж бодоол тэг яагаад чи багтаа ингээл тэг ээжтэйгээ болж исэн түүхүүдээс ярмаар санагдаад тэгэд нэг тийм тэгсэн чинь яг ингээ хүн ингээ нэг тийм сонирхож эхэлж байгаа юм шиг арай нэг ингээд ам орж эхэлж байгаа юм шиг би тэгээд жоохон хэсэг дуу юм бодоод дуугаа олцсон чинь тэгээд яасан ингээд өөрөө өргөжлүүлж асуусан байхгүй юу. Тэгээд яриад тэгээд яг тэрийг ингээд ярьж байхад надаа нэг юм санаанд орсон юм аа. Би бүр багаасаа ээжтэй тэгж хэлээд идэг би бүр тэрийга сандыг би бараг нэг нас ч хүрээгүйсэн баха. Тэгээ манайх нэг тийм одоо сансрын тэр хавьд амьдардаг. Тэгээ тэр үед юм гаражнууд ихтэй байдаг байсан шүү дээ. Гаражны дундуур гардаг. Тэгээд нэг гаражны тэр хавьар ингээл юм түүц мүүц ихтэй. Тэгээ манайх яг нэг юм түүцтэй. Тэгээд энэ гаражны дундуур гараал тэгэл цаашаа түнэлийн тийшээ явдаг байсан юм. Тэгээд би бүр ингээд сандимаа ингээд бүр бага ахта нэг зүүдлээд тэгсэн чинь манай ээж намайг ингээд тэрвэрцэн явж байгаа юм. Тэгснээ ингээд өөр нэг ингээд яг манай ээжтэй адилхан царайтай ээжэд намайг ингээд хүчж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд уйлаад тэгэд ингээд тэр хоёр яг ингээ ихэр юм шиг л ер нь адилхан яг л нэг л хүмүүс л гэсэн үг л дээ. Тэгтээ ингээ би бүр амар уйлаа тэгээд миний жинхэнэ ээж явчлаа штэ гэж ингээ нэг сонир мэдрээд үлдчихсэн. Тэгээд айгүй тийм сонир мэдрэмж. Тэгээд би тэрийг ерөөсөө мартдаггүй тэр зүүдээ. Тэгээд би ингээл ер нь бол нэг жилээс жилд ээжэд би нэг тийм сонин зүүд багтаа зүүдэлж ийснэ мартдаггүй гэж яриа л байдаг аахгүй юу. Тэгээд тэгэж нөгөө ярихаасаас гадна би ингээд ер нь жоохон бахта үе ингээл лагер магер дээр харж исэн юм уу одоо 3 настай хахта харж исэн юм амар санаад идэг. Аюу сайн ингээд тогтоодог. Тэгээд ингээд тэр ээжтэй зүүднээс хойш одоо ингээд би нөгөө нэг том болох тусам нэг тийм ингээл хүн чин найдварцтайгаа те ингээл аимшиг юм яриад янз янз болж байгаа штэ. Тэгэл янз янзын ааш аягч суугаал ингээл янз янз болол тэгэнгүүт би өрөөндөө ингээ унтж байгаа юм. Тэгэнгүүтээ том өрөөнөөс ээж намайг дуудаж байгаа юм. Ээжийн охин гэ. Тэгээ би ингээд ээж рүү очих гээд за яасан ээжээ гэд ингээд яг өрөөнөөсөө гарах гээд ингээд явж байхад ээж ингээд өөрийнхөө өрөөнөөс битээ очоорой миний охин ээж нь өрөөндөө шүү гэл ийм тийм сонин зүүдийг ингээд айгүй их ингээд нэг хэсэг зүүдэлдэг болоод амар айгаад тэгээ би ингээд заримдаа бүр ингээд нөгөө нэг тий хүүхэд өсвөр насны янз янз болол байж хата ээж бүр та миний жинхэнэ ээж мөн үзэн үгүй заримдаа ууралж мууралдаг байсан байхгүй юу. Тэгээ би тэр түүхээ яриад тэгжсэн гэдээ яриад тэгсэн чинь тэр охин чинь амар уйлаад тэгэд уйлж байгааг хараад би бас бүр амар уйлаад тэгээд гів гинт ингээд надад ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь гэ бүр багаасаа ингээд нөгөө нэг юм тийм сахиусан тэнгэр чим шиг ингээл амар гоё юм энжлүүд ингээл зурдаг байсан. Тэгээд дандаа тийм гоё дагин маягинтай юм Google-тэй кино минонд айгу туртай. Тэгтээ ингээд тэр нь бүр ингээ яг ингээл зураал тэгэд энэ миний ээж гэд ээжтэй үзүүлдэг байсан юм байна л та. Тэнгүүд ээж нь ингээл өө миний охин чи ээжигаа нэр ийм сайхан болгож хард юм уу? Ээжигаа ийм сайхан үзэсгэлэнтэй дагнаар хард юм байгаа гэж хүлээж авдаг байсан гэж байгаа байхгүй юу? Ээж нь болохоор яг дотроо бол бүгдийг нь ойлгодог. Тэгээд ингээл охин нь ингээл ингээл амар гой зурдаг, зурх дуртай ээжтэй ингээл тэр сахиусан тэнгэр эднэрүүдээ ингээл үзүүлэх дуртай.
Тэгээд ээж нь болохоор тухайн үед жоохон өвдсөн байсан гэсэн өвдөөд нилээ эхэлсэн. Тэгээд ингээл таргалж маргалцсан ч юм уу те нилээ ингээд ондоо олцсон. Тэгэл ус мүс нь бүр юм бойхон. Тэгээд тэр охин болохоор ингээд нэг тийм дагин мэгэн зураал ээждээ үзүүлээл энэ миний ээж гэл тэгдэг байсан юм байна л та. Тэгэл ээж нь болохоор ойлгоол ээж ингээд ээжээгаа ийм сайхан сахиусан тэнгэрээр миний охин хард юм байгаа нэ тэрэ гэд. Тэгээд байжсэн чи ээж нь яг нэг өдөр өөд олцсон. Ер нь бол би энэ муу байсан ч гэсэн арайч тэгээд бас өөд олчихно гэж одоо хинж бодоагүйсэн байгаа юм. Тэгээд яг эгчийнх нь хувьд ч гэсэн айгүй тийм гүн шок болоод тэгээд нөгөө охин ч болохоор ингээд бас арай жоохон тэгээд ингээд яг зураг зураал ингээд өөрөө болохоор ингээд нүдэн дотроо одоо манай ээж тийм газар явж гин одоо ийм газар явж гин гэд яг ингээд тэр дагнаа зураал тэр дагныхаа одоо тийм ингээд ийм орчны зурхаараа ингээд манай ээж ингээд тэнд явж гин гэл ингээд хараал бүрийн бараг ингээд хөөх манай ээж энэ дагны дотор орчлоо гэл ингээд тэгж мэж ингээд харж зурдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг өдөр их чинь амар уурлаад мэдээж хэрэг тэр чинь ихчийнх нь хувьд ч гэсэн ингээд ээж нь өнгөрцөн амар том ингээд шок болцсон. Тэгээд энэ чамаас юу н бүх юм болж байгаа энэ дандаа ингээд ээжийг байхад дандаа ингээд өөр эмэгтэй хүн зураал те өөр юм эмэгтэй хүмүүс зурж муурал тэгэл ингээ энэ миний ээж гэдэг байсан чи тэгэж муу ярилсаар агаад ээжийн толгой зайлгаж байгаа ингээд хэлсэн байна л та уурандаа бас мэдээж хэрэг өөрөө ч гэсэн амар хүнд шок авсан байгаа ингээд тэгээд ингээд дүүдээ те ингээд ууралцсан. Тэгсэн чинь тэрнээс хойш дүүн тэр шүн ингээд амар уйлаад тэгэд их чинь ууралсандаа бүх тэр зурдаг байсан зурагнуудыг нь гаргаа хайцсан. Бүгдийг ингээ хайцсан. Тэгэл тэр охин амар уйлаа шинжэнгөө амар уйлал тэгэл бүр ингээ маргаашнаас нь ингээд бүх юм ингээд яг одоо тий зурагтны нэг чанар буурна гэж ядэн штэ бид нэр ингээл эхлээл нэг за өнгөт дэлгэцэл бол ямар ч байсан яах вэ гэл үздэг байсан бол одоо бүр ингээл HD гээл тий QLED гэл одоо юу гэдэг янзан бүрээр бид нэр үздэг болцсонтай адилхан тэр охины хувьд болохоор яг дэлгэцний чанар ингээд буурж байгаа юм шиг бүр илүү бүдэг хараал бараг ингээ хар цагаанаар сүултээ харж байгаа юм шиг ингээд амьдрал амар утгагүй тэгээд зүгээр л юм бүр зүгээр л ингээд өмнө нь ерөөсө бараг ээжтэй байсан үеэж багаар мартаад эхэлсэн гэсэн юу ч ингээд сонирхолгүй тэгэл хин ч өөрийг нь ингээд оролдохгүй л амар тэгэл хичээлээ хийх ёстой бол хийгээл тэгэл хичээл дээрээ бол зүгээр сайн тэгэл хоол идэх сонирхолгүй гэхдээ хоол идэх ёстой болохоор 1 2 амаа хүрхчээл тэгэл өөрийг нь хэрвээ хоол хийгээ тавьчаарай гэвэл тэгэл хоол захиалгаар дуудаж тавьчаал тэгэл өөрөө олонгууд за би одоо ингээл тэг удахгүй төгсөх юм байна. Тэгээд зүгээр нэг юм IT-ийн л ажил хийчээ дөө. Гэрээс л гардггүй ажил байвал болоо. Тэгэл гэрээсээ л гарахгүй. Тэгэл гэрийнхаа цаанаас ажиллаа хийгээл яагаал тэг хурдан гэрийнхнаасаа яваал тэгээ насаараа ингээл зүгээр юм хинч ч харагдахгүй үзэгдэхгүй амьдарч байгаа л ер нь бол дотроо л үххийг л хүсэжсэн байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч юм мэдрэмжгүй яг дүлий болцсон. Тэгээ бид нэр яг ингэж нэг нэгнийгаа тэгж амар хүнд травматуулах боломжтой байдаг. Тэгээд тэр охины хувьд ингээд багаасаа айгу тийм нөгөө нэг ариун яг энжел сэрцэн ухамсартай байсан болохоор тэр нь юм гүг үнзгээ яг юм үхэл шиг болж одоо тий болоод тэгээд ингээд эгоч сууж амжаагүй айгу тийм ариухан байсан болохоор ер нь бол шууд ингээд сэтгэл готрал гээд маш олон жилийн юмд ингээ орцсон. Одоо сэтгэл готрал гэдэг чинь ер нь бол бас сүнслэг ингээд үүднээс зүгээр таны те дотоод сүнс ухамсар бүр би цаашаа над яваад байгаа замыг чинь дэмжиж чадахгүй нэ. Би цаашаа үнэхээр чамтай цуг явж чадахгүй нэ. Чи одоо ямар нэг юм болоо те солио
наадах чинь бол амьдралын утга учир бишээ гэд ингээд бүр энерги өгөхөө болоод ингээд доошоо ингээд суучихыг хэлдэг аахгүй юу. Тэнгүүд бид нөгөө нэг ойлгохгүй эхлээд энэ оюун үн тархиараа амар зүтгүүлнэ, бүр их зориг тавина, альсвал яана, янз янзын юм ууж үзэн, альсвалтай архич хэрглэж үзэн гэл ингээл янз янзын аргаар бид нар ерөөсөө нөгөө явж байгаа замаа солио, явж байгаа одоо тий замаа солио, эсвэл арга барилаа өөрчлөе, эсвэл энэ надад одоо бурхан ч юм уу, миний өвөг дээс ч гэдэг юм уу тий ямар нэгэн дохио хилээд байна гэж бодохоо оронд ер нь бол хэзээ ч тэгж баг босдгүй л дээ тий. Ямар нэг юм болохын ажиллаа надад хамгийн муу юм тохиолчлоо л гэж баг хүлээж аваад тэгэл яг нөө зовлонгийн програмаар гитэлдэг. Эн чинь болохоор яг бидний нөө нэг маш их цуглуулсан байгаа эго чин үхэх гээд тэгээд ингээд эхэлдэг. Тэнгүүд тэр охины хувьд болохоор бүр ингээ өөрөө ч ойлгоогүй зүгээр гүв гүнзгий яг ийм коммент сүнсэн коммент орсон юм шиг юм болцсон байгаа юм. Тэгээд ингээд энэ одоо тий энэний талаар бодож үзэх сэдвийг ингээ манай багш надаа ингээ өмнө нь ингээ өгцөн байсан. Өөрөө надаа ингээ жоохон тайлбарлалцсан байсан. Тэр нь болохоор бидний өвөг дээдс бид нартай ингэж бид нэр ээж аавтайгаа яаж харьцдагтай адилхан ингэж харьцдığımаа тий. Тэгээ тэр охин ингээ маш юм ариухан одоо угаасаа бүр юм сэрцэн ухамсартайгаар төрсөн ээжтэй айгүй гоё юм хайрлаж ижсэн хайрын орчинд өсчихсэн охин байсан болохоор угаасаа юм мэлмийн одоо хүрдэн нээлттэй зүрхэн хүрдэн нээлттэй тэгэд ээжийнхаа ард байгаа тэр сахиусан тэнгэрүүдийг ч гэсэн ингэж харж зурдаг байсан. Тэгээд ерөөсөө энэ одоо энэ яг сахиусан тэнгэр эсвэл энэ миний ээж гэдэг одоо тийм ялгамжаа байхгүйгээр бүх хүмүүсийг яг тийм ээжгээ ариун хайраар харж тэгээд ингээд гой сайхан үзэсгэлэнтэй юм болгоныг энэ миний ээж гэж ингээд зүр сэтгэлээр амар хайрладаг байсан гэсэн. Одоо яг их ч нь болохоор тэр зургуудыг шууд эго талаас нь чи ингээд ээжтэй төсгүй хүн зурчлаа тий гэж ингэж ойлгож авч ууралсан болвол тэр охин болохоор ээжийнхаа дотоод зүр сэтгэлийг дээрэс нь бүх үзэсгэлэнтэй оршихуй болгоныг ээжийнхаа хайртай ингэж дүүцүүлж ээжийнхаа хайраар ингэж илэрхийлж тайлбарлаж энэ миний ээж л гэж яг нэг үгээр өөртөө хүлээж авдаг гэсэн байгаа юм. Тэгээд тэр ариун зүйлд нь ингэж тий амар их өөрийгөө буруутгах гим буруу тэр хар толб трама орж ирээд тэгээд тэр хүүхэд хэдэн жилээр ингэж зүгээр л яг унтарсан гэрэл шиг тэг хинч тэрний зайг нь тэг яг юм өөртөө таарсан зайг нь олоод хийчихье гэж бодоогүй юм шиг л тэгэл цацаг хайцсан байсантай л адилхан гэсэн үг. Тэгээд чи яг үнэндээ тийм биш ээ. Чи ээжийнхаа доторх энэ хайрыг харж исэн. Ээж хүн гэдэг чинь ингээд чиний хамгийн нандин тэр хайрын холбоо энэ дэлхийн ертөнц тэр чи угаасаа гоё хайр тэ илүү байдаг. Хайр цацруулсан гаригаас ирсэн. Тэгээд ингээд ийм сайхан ээж тэ ийм сайхан гэр бүлд төрсөн. Тэгээд тэр хайраа яг ингээ авж исэн болохоор ингээд тэр чиний тэр хайрын ухамсар зүрх сэтгэл чи айгүй гоё нээлттэйгээрээ тэгээд чи ингээд тэрний цаана байгаа тэр оршихуй сахиусан тэнгэрүүдийгээ болохоор чи бас яг адилхан хараад тэгээ ээжийнхаа өнгөрөхөд хүртэл тэр сахиусан тэнгэрүүд нь дагуулаа явлаа. Нэг сахиусан тэнгэртэй нэгтчлээ, нэг олчлоо гэд ингээд зүгээр цаашаа ингээд сүнс өөд болсныхаа дараа одоо сахиусан тэнгэрүүдтэйгээ уулзаад яаж залуулж хөтлүүлж явж байж болдсон бэ? Тэ хүн болгоныхондоо тэр хүүхдийн ээжийнх бол тийм гэд харж исэн чинь тэрийг нь тэгээд чи ээжийнхаа толгой залгичлаа гэд бүх юмыг нь ураад тастад хайцсан байсан байх нэ. Тэгээ бидний ээж аав тий одоо амьд байгаа үгүй нь хамаагүй эсвэл бид нэр яг бодит амьдрал дээрээ ямар харилцаатай байдаг үгүй нь хамаагүй зүр сэтгэлдээ зүгээр л нэгт энэ дэлхийн ертөнцид төрсэн хоёрт та бас юм юмыг тий
бодож сэтгэж наашин чаашин тунгаах одоо түвшинд л хүрсэн хүн явж байгаа юм байна. Яагаад гэвэл та одоо миний бичлэгийг үзээ сууж байгаа. Бүр үдээ те 40 хэдэн минут хүртэл нь үзээ сууж байна гэдэг чинь та бол маш юм дээд ухамсарлууга тэмүүлээ явж байгаа хүн байгаа хгүй өөрийнхөө учрыг олъё гэд. Тэгэнгүүт энэ дээр бас биднэрт хамгийн их блок болж идэг зүйл нь болонгууд бид нэр ээж автайгаа өвөг дээдтэйгээ уулзраа олоогүй болцсон байдаг. Тэр нь хин нэгэн биднэрт үзүүлсэн траума байна уу хамаагүй эсвэл гэр бүлийн дотоод үйл ойлголцол нөхцөл байдал байна уу хамаагүй бид нэр цаашаа одоо ингээд тэмүүлэх гээд бид нэр гарц гаргалгаануудаа хайгаа явж байгаа юм бол ээж аав хоёрыгоо сэтгэл дотор амьлуулад хамгийн түрүүнд тэр ухамсар сүнстэй нь сэтгэл зүрхнээсээ ярьж эхлэх хэрэгтэй. Тэр нь эхлээд хамгийн түрүүнд бараг ээж аавынхаа хувьд өөрөө ээж аав нь болоод өгчих хэрэгтэй гэсэн үг. Тэр нь ингээд яг нэг юм 3D ертөнцийн хувьд би чиний дээр чи миний доор гэсэн үг биш. Бид нэр сүнснийхаа хувьд зүгээр бөөндөө ийм ээж аавын дүрт хувилсан бөөнд аялал хийгээл явж байгаа. Бидний сүнс үүр түмэн хизээж үхдэггүй. Гэтэ энэ хайрын одоо энэ дэлхий гариг ертөнц дээр байж болох хайрын дээд хэлбэрийг биднэрт ойлгуулахын тулд гэр бүл гэдэг зүйлийг бурхан зохиожээ Тэгээ бид нэр ээж аавыгаа хайрлж ингэж үзнээр тэр цаашаа бүр бурханлаг хайрлууд тэмүүлэх тэр нинжин сэтгэл нөхцөл болцолгүй хайр гэдэгт ингэ суралцаа явж байгаа юм байна. Тэгэхээр бид нар ээж ааваасаа ямар ч траума авсан байсан хамаагүй аль эсвэл хол байдаг байсан ч хамаагүй тэр хүмүүсийг бид нэр зүгээр л бодол санаагаараа зүр сэтгэлдээ амьлуулж өгөөд байнга ярьж өөрийгөө ярьж ойлгуулж ер нь тэр холбоог зүр сэтгэлдээ хамгийн түрүүнд тогтоох хэрэгтэй. Тэр нандин дулаан хайрын холбоог. Яагаад гэвэл нандин дулаан хайрын холбоотой хүмүүс л нэгнтэйгээ айгүй их ярихыг хүсдэг, хажууд нь байхыг хүсдэг штэ тий. Яг тэрнтэй адилхан тэр нандин дулаан хайрын холбоог зүр сэтгэлдээ ингээд хийгээд өчөх хэрэгтэй. Тэгээд ирэнгүүт тэр өвөг дээдсүүдийн тэр энергиэр дамжуулаад бидний сахиусан тэнгэрүүд, бидний дээд бие, бурхан гэл тий юу гэж ч ер нь бол нэрлж болно зүгээр тэр дээд хэмжээс ухамсарууд биднэрт тусалдаг энэ сүнслэг оршихуйнууд бид нартэй контактлах га төхөөд ирдэг. Дуу хоолой нь илүү нарийн гүнзгий сонсогдоод ирдэг. Мэдрэмжийн хувьд бүр яг энэ хайр, энэ цэвэр их үсвэр энэ бол бүр амар гоё юм амар амгалан эв нэгдлийн гоё юм их үсвэрээс ирж байгаа сайхан энерги мөн байна гэх тэгээд тэр ингээд одоо тантай ингээ ярилцах гад ирж байгаа тэр нэг хайрын гоё юм мэдрэмж энерги бодлыг хүртэл ингээ хувьсгаад тэгээ бид нэр ингээ шал өөр юм сонсож эхэлдгээс гадна бүр за би энийг яг өөрөө бол бодож олоогүй юм байна гэдгийг бүр ялгаж салгахад маш тодорхой маш гоё гүв гүнзгий ухаарлын хайрын оршихуйн тэгээ бидний хүмүүнлэгийн гоё юм мэдлэг мэдээллүүд орж ирдэг болчдөг. Тэгээд ингээд бид нэр юм өдөр болгон амьдрах бүрт нэг тийм гоё ад шаргалтай утга учиртай алдаа маань ч гэсэн алдаа оноо маань ч гэсэн ингээ утга учиртай өнгөрсөн одоо траумагаа ухаад үзсэн ч гэсэн тэр маань ингээ мдээгүй байсан би болохоор ингээ бодцсон бид нар чинь бүгд өөрсдийн түүх онцлогтой өссөн орчинтай бүр юм бүгд ондоо шүү дээ. Тэгснээ бас ингээд өөрсдийнхөө далд ухамсараас болоод бүгд ондоо сэтгэж боддог. Авсан трауманаас болоод нэг сонссон үгээ хоёр өөрөөр бид нэр сонсч идэг. Хин нэгэндээ ямар яшигтай юм бэ гэдэг үгэн дээр трауматай ээж болно. Бүр ингээд ямар яшигтай юм бэ гэл юу ч бодлого хэлчихэд хамаг шар ус нь босоол хамаг уур нь хүрээж ч юм эсвэл гинт гомдоол би чамд хэрэггүй юм байна ч гэдэм юм ингээл тунирхаад тэр нь ингээд багтаа авцсан ямар яшигтай юм бэ гэдэг
ямар ч хүнд одоо ямар ч хүнд юм уу хөнгөн хэлбэрийн одоо трама явж байгааг бид нэр мэдэхгүй. Тэгэнгүүт өөртөө болохоор нэг дүүгээ дээрлэхээс сурцсан те нэг яшигтай юм гэд ингээд зүгээр нэг юм хайрлж одоо дээрлэхэд ч гэдэм үү те яшигтай юм бэ яасан за гэл босоол одоо юмыг хийж өгдөг ч юм уу те эсэн чи нөгөө хүнд нь болохоор ямар яшигтай юм бэ гэдэг үг бүр те ээж нь магадгүй харанхуй өрөөнд түгжээд явж исэн ч юм билүү те. Уу зүгээр бид нэр ерөөсөө мэдэхгүй байхгүй бид нэр ингээд гаднаас нь харахад л зүгээр боломжийн байгаа хүнийг бүр ингээд зүгээр туйлын л юм жаргалтай хүн гэж бодож тийм эсвэл ямар ч юм бодлого мангуу одоо нэг юу Америк кинон дэр гардаг шиг тийм шар үстэй охтууд гингүүд л American шар үстэй blonde одоо тэнэг охтууд уу гэд ингээ боддог итгэл үнэмшлэр одоо байха болох хэрэгтэй байгаа байхгүй юу. Ерөөсөө бид нар бүгдээрээ л өөрсдөө гэсэн өстой хөгжлийн үе шатаараа явж байгаа. Тэгээд зарим нэг ингээд гаднаас нь бүх юм сайхан болцсон юм шиг хүмүүс дотроо маш сонин травматай явж идэг. Тэгээд тэр травманууд нь бид нарыг бүр одоо тий нэгнийгаа ингээ ойлгохгүй шүмжлээ. Тэгээд дээрэс нь тэрэн дээр нь амар хүчтэй эго одоо өгцөн бай гэж бодъё л доо. Тэнгүү тэгэл тэр эгогоороо бүр нэг гаж донтон болоод ямар ч хамаагүй аргаар баяжаал тэгэл тэр травманыхаа жинхэнэ сөрөг сүүдрэн талыг нийгэмд хүмүүс дээр туршиж тэрийгээ ингээ намайг ямар эснийг далд ухамсараараа тий ингээд хүмүүст хийж яваад байгаа хгүй ямар эснийг ойлго заа юу гэд ингээд revenge тэр үсийг ингээд аваад яваад болоод идэг амар хүмүүс болж хуурж идэг. За тэгээ бид нэр ингээд за тийм амар одоо эгоны гажуудалд орохгүй байлаа гэж бодоход хүртэл ер нь бол ингэж зовлонгоороо өрсөлдөж альсвал ингэж нэгнийгаа муулж одоо кайф авч мавж те ингээд нэгнийхээ ингээ мууд илүү их юм дурламтгай байгаад энэ тарих толгой илүү юм өдөрт болсон 5 үйл явдлын те нэг мууг дээр нь төвлөрчөөл 4 сайныг нь мартаад байна гэдэг чинь л баг багаараа бид нар бүр маш тийм нийгмийн нийтийн гажуудал руу яваад бүр нийтээрээ ингээд бүр юм гүв гүнзгий нойронд автаад тэгээд өөртөө алж идэж дуусаад байгаагаа л харахгүй болоод байна. Тэгэхээр энэ зүйлд бид нэр өөртөөсөө эхэлж бүр ээж аавтайгаа авж исэн травмагаа хүртэл өөрөө тэгээд ингээд ээж аав юм шиг болоод сүнснийхаа хувьд илүү би хөвшин сүнс юм байна гэдгээ ингээ ухамсарлаж ойлгоод гартаа аваад тэгээд цаашид үр хөхөддөө ч ингэж гой түшиг тулгуур болгож үлдээх тэ ураг удам одоо тэ мундаг тэр сахиусан тэнгэр онгодуудын хүчийг ч гэсэн ингэж өвлүүлж өгч мундаг түүхээ өвлүүлж өгөхөө бодоод өөртөөсөө эхэлж ээж аавыгаа уучилж өөртөөхөө угсааг судалж өөрсдийнхөө яс үндэстнийг сэргээж өөртөө би хинбэ гэдгээ ингээ сэрээж тэгээд энэ онгод дээдсүүдийгээ хүндэлж энэ сахиусан тэнгэрүүдтэй итгэж тэднэрийгээ сонсож тэднэрийнхаа хэлэх гээд байгаа юмыг ингээ бүр ойлгоё гэж тэмүүлэх хэрэгтэй болчихжээ. Тийм байна. Тэгэхээр бид нарын харж явдаг тэнгэр мэнгэр гэл янз байдаг. Тэд нар маань ингээд бид нэр ээж автагаа ер нь сэтгэл дотроо хамгийн түрүүлээ сэтгэл бодлоосоо эхлээд ямар харилцаатай байна. Яг тэрүүгээр маань ингээд хувьсаж бид нарт ингээд хувьсаж ингэж хандаж эхэлдэг бахны. Тэгвэл бид нар чинь бас тэгтээ бас айгүй нөө цаагуураас юм нэг сүсэгтэй штэ сүсэггүй юм шиг хэрнээ. Тэгэл одоо за
хүний нутагт одоо сотуугаар машин бариа явж илаа гэж бодоход за хүм дарид дүүрээ суухаа ч гэдэм үү нэг мэддэг нэг хоёр майн идэг аль эсвэл ингээд бас за одоо өвөө эмээ эсвэл бурхан гэл нэг юм за уучлаарай одоо гайг өнгөрөөсөө гэд бас нэг дотроо юм хүсч залбираад тэднэрийгээ дуудаад залбирчдаг. Гэтэ нэг ганцхан тийм үеүүдэд л биш тэгж дууддаг мууддаг биш те нэг сүсгэлдэг нэг хэцүү үедээ л нэг юм сүсгэлждэг биш. Хэрвээ та нар байнгын юм гоё юм холбоотой байх юм бол тэр чин бүр ингээд танд л хэрэгтэй байнгын арт алахгүй юу. Тэгээд тэр нь маш гайхамшигтай. За ийм байна. Тэгээ би YouTube channel дээр анхныхаа бүр үнэхээр гоё сэтгэлийг авсан. Би бүр тэр хүнд тийм сайхан тэ урт сэтгэлээ гаргаж бүр цагаа хомсолж тэгээд бүр тийм сайхан урт уужмыг бичсэнд би бүр маш их талархсан. Үнэхээр их баярлалаа. Бүр тийм сайхан өгнүүдийг надад ингэж хэлж байгаагаараа чамд бүр 2 дахин тэр чин бүр хэд дахин үржигдэж очиж байгаа шүү. Би бүр маш их баярлж байна. Тэгээд амар гоё бэлэг өгмөр санагдаад тэгээ хоёулаа хэрвээ фэйсбүүкээр найзууд болвол над руу хүсэлт явуулчаарай. Хэрвээ үгүй болвол яг тэр нөө комментийнхаа доор фэйсбүүкийнхаа хаягийг биччих юм бол би найзын хүсэлт явуулаад тэгээ ямар бэлэг өгөх гэсэн бэ гэхээр өөрийнхөө задланг бэлэг болгож өгөх гэсэн юм аа. Миний задлан нь болохоор надтай яг уцаараа ярих сешн байгаа. Уцаараа ярина. Тэгээд яг энэ уг нь ил ухамсараараа нэг юм хүсээд байдаг. Тэгсэн чинь далд ухамсар чин одоо тэрэнд нэг юм буруу кодтай. Тэрийгээ тайлж чадахгүй яа гэж бодъё л та тий. Тэнгүүд хоёлоо тэрийг хамтдаа тайлж өгч болно. Чи надад юмнуудаа яриад бүх юм ихтгэлцлийн үүдэн дээрээс байн дээрээс нь нууц бол нууц тий. Тийм болохоор ихтгэлцлийн үүдэн дээрээс чи надад юмаа яриад яг юу хүсэж байгаа юм бэ те? Яг энэ 3 сэдвээс хоёлаа сонгож ярилцвал айгүй үр дүнтэй байх болоо гэж бодсон. Алийг одоо задлж алин дээр нь одоо цаашаа түвшин ахимаар байгаагаа хэлээрээ тэр нь болохоор нэгт хайр одоо хайрын харилцаа. Хоёр дахь нь болохоор хувь хүний хөгжил, гурав дахь нь болохоор мөнгө санхүү гэж байгаа. Тэгээд энэ гурвын тэ алин дээр нь ингээд жоохон болж өгөхгүй илүү сайжруулчмаар байна гэдгийг хоёлаа задалж үзээд уг нь ил ухамсараараа би ийм юм хүсэж байна, ийм зорилго тавьчаад байна. Тэгсэн чинь ил болж өгөхгүй байна гэдэг байгаа юм чинь хоёлаа далд ухамсараас чинь тэр буруугаар кодлогдсон байгаа программыг гаргаж ирээд тэгээд тэрийг чинь сайхан чамд ээлтэй болгож хувиргаад тэр травмаг одоо шинээр шинчилж тавьж одоо цаг буруу ингээд тойроод исэн бол цаг зөв болгож чиглүүлээд тэгээд тэр хоёр ингээд тэгээ нэг юм хүсээд хахад нөгөөх нь хамгаалт болгоод ингээд тэрсэлдүүлээд байсан хоёр зүйл биш болгоод ив нэгдэлтэй юм нэг юм тэ ном сум шиг одоо нэг нь ном нөгөөх нь сум шиг болгож өгчөөд тэгээд тэр чиний ер нь дээд бие чинь илүү юу хүсдэг юм байна гэдгийг гаргаж ирж болно. Одоо чиний амьдралын утга учир зорилго чинь илүү хаашаа чиглэлтэй юм бэ гэдгийг дээд ухамсараас чинь одоо тэр хоёр зүйлийг чинь цэвэрлж засаж агаад гаргаж ирж болно. Тэгэхээр энэхүү бэлгийг бэлгэлэхийг хүсэж байна. Тэгээд нэг комментэн дээрээ хаягаа биччихээрэй. Аль эсвэл хоёлаа найзууд болвол над руу DM бичээрэй. Баярлалаа. Тэр зүйтэй үнэхээр гоё сэтгэл байсан. Би үнэхээр амьдралдаа сонсч исэн. Дээрэс нь яг өөрийнхөө ингээ хүсэж байгаа юм хийгээд өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар ярихыг хүсэж байгаа юмаа яриад хүнд ингээд гоё нөлөөлж чадсан, гоё мэдрэмж төрүүлж чадсан, тэр долгионыг нь засч чадсан гэж бодхоос л ингээд амар гоё байсан. Тэгээ маш их талархлаа. За тэгээд нэг сүүлд болж
бас болж өнгөрсөн үйл явдлын талаар яриул. Өчигдөр 7 сарын 7-нд манай DC-д монголчуудын наадам болоод тэгээд айгүй гоё болж өнгөрсөн. Тэгээ би нөгөө энэ удаа бүх эднэрийг айгүй бүр илүү сонирхож үзсэн. Яг үнийг хэлэхэд би наадамд бас тийм ч амарч одоо ач холбогдол өгдөг байгаагүй л дээ. Тэгсэн чинь одоо нөгөө нэг өв түүхтэй энэ нарийн ширээ юмнууд энэ цаана одоо бидний энэ өв түүхэнд ямар их тийм сүнслэг агуу зүйлүүд одоо нуугддیں۔ Тэ манай энэ өвөг дээдсүүд ямар энэ гоё байгалийнхаа энэ цохилтолгоо энэ барилдлагыг мэдэрч яг одоо цагтаа тэр бүр юм дээд ухамсартайгаа холбогдож байглаа ингэж хайрлж байглаасаа эрчим хүч авч тэгээд ингээд тэрийг ингээ ахуйн зүйлүүдтэй ямар гоё ингэж урлаж гаргаж ирдэг юм те. Тэгээд тэр бүхийн гутал мотал чинь ингээ дээшээ нэнийх гоё юм нөгөө нэг юм байдэн штэ. Юу гэдэг вүлээ? Яотон гэдэг лөө. Гоё юм хоншоортой дээшээ нэг хоншоортой тэр нь ингээд зүлэг ногоогоо эвдэлгүй гэж одоо тийм гутал мотал нь хүртэл бүр айгүй гоё тийм уран бод одоо түүхтэй. Тэгэл бэлэг чанар нь айгүй гоё давмгай байж манай Монголын одоо өв соёл. Тэгэхэд одоо бол ингээл хүмүүс зөвхөн үйлдвэрлэл гэл дэндүү арга чанараа бариад явцсан. Зүгээр л аргын л олчих юм бол тэгээд чанартай чанаргүй үйлдвэрлэл эрхэлж гин үгүй хамаагүй олон тоогоор гаргаал хурдан зараал баяжихыг л боддог. Тэгэхэд манай Монголын ингээд өв соёл болохоор бэлэг чанар маш өндөр, юмыг бэлэгшээдэг чанар нь маш өндөр. Буцаагаад тэр эд зүйл нь нөгөө хүндээ үр өгөөжөө өгдөг нь маш гайхалтай байжээ гэд. Тэгээд ингээ Монгол наадам эднэртэй маш их дуртай болоод байгаа. Тэгээд гоё болж өнгөрсөн. Тэгээд ганц ингээд зүгээр жоохон ажигласан юм. Бид нэр ингээл одоо наадам эднэр дээр нэгнтэйгээ уулзаагүй, таараагүй бас л ер нь удцсан л явж байгаа штэ. За жил ч гэдэм үү те хамаагүй. Тэгэл нэг юм юу ах юм тэрний дээл ийм дээл гээл те одоо нэг юм дээлний өнгө үзэмжээс гадна за бид нар одоо ингээд дээл мэлийг одоо өмсөөл одоо тэр өдөр чинь сайхан идэж уугаал эмэгтэй хүмүүсийн гидс нь яаж сайхан цөндийгөө цондоогоод явж иж болно те. Тэнгүүд энэ манай эрэгтэй хүмүүс аягүй сонио харангуудаа чирэмсэн болцсон юм уу гэж ингэж асуудаг. Тэгэл ингээл одоо ингээд жил мэл ингээд тааралдаагүй явж ийсэн аа ямар ч тийм хил хязгаарын хувьд хүндлэлгүй асуултуудаас тавьдаг хүмүүс их байх юм а гэж би анзаарсан. Одоо өө тийм болцсон юм уу? Өө ийм болцсон юм уу гэл. Өө ингэ тэгсэн юм уу гэл одоо юу гэдэг ингээд за шууд те за яаж ийн ажил төрөл яаж ийн ч гэдэг юм уу ингээл нэг юм бид нар чинь бас те нэг юм минь ус гэдэг зүйлийг ер нь аяга буруу л ойлгодог болсон юм шиг. Тэгэж санагдаад байгаа юм. Тэгээд энийг болохоор бүр илүү гоё манай Монгол өв соёлоо ингээ хадгалж үлдсэн сайхан хүмүүс байдаг та. Тэр хүмүүсийн одоо гоё ярилцлага гэднэр байдаг бол үзүүл бүр илүү гүнзгий ойлгох ах. Тэгтээ ингээд зүгээр л шууд эмгтэй хүн нэг юм жирэмсэн болцсон юм уу гэж асуух хэлэх бол айгүй бүдүүлэгээ. Тийм байсан ч үгүй байсан ч өөрөө л ам нээгээгүй болвол яг тийм хувийн асуултыг асуухаар ч ер нь бол хэмжээний хил хязгаараа бодож үзэх хэрэгтэй. Дээрэс нь бас тийм сайхан наадам баярын өдөр яагаад ингэж нэгэндээ сайхан үг хэлчиж болохгүй те байгаа юм гэдэг бас айгүй сонин тэгэж санагцсан. Тэгээд яг халуун өдөр мөдөр инэ тэрэ байсан л та. Гэхдээ ер нь ингээ харж байхад хүмүүс
одоо нэгнээсээ те ингээд гоё юм авчаад ч юм уу гоё одоо юу гэдэг юм одоо нэгнийгаа зураг аваад өгөөч гэж гуйгаад ч юм уу тэг юу ч хэдэ хамаагүй те юу ч тохиолдож болно. Ер нь юм баярлаа гэж хэлэх зүйл маш юм нийгмээрээ буурсан юм шиг. Ерөөсөө баярлаа гэж хэлдэггүй. Яг үнэндээ бид нөгөө нэг баярлаа гэдэг үгний маш тийм хүчтэй кодыг нь ойлгодоггүй байх л та. Энд чинь нөгөө нэг тансаг одоо хэрэглээний үг ахгүй юу? Тэгээд хүн хэр их хэмжээгээр баярлаа гэж хэлнэ. Баярлаа гэж байнга ингээ хэлэгдэхтэй тэр үгний нэрэг дахин дахин ар араас орж ирж идэг. Тэгэхээр та амьдралдаа хэр их баярлаа гэж хэлж байна гэдэг чинь амьдралч чинь тэгэж баярлах, баясах зүйлс зөндөө их дохиогоорой. Тэгээд байнга дохионо гэж та өөртөө өрөөдөг байх нь байна. Өөрийнхөө далд ухамсарыг кодлдог байх нь байна. Ил ухамсараараа тэрийг дамжуулдаг байх нь байна. Тэгээд баяр ёслол бүхий тийм сайхан хүчтэй энергитэй өдрүүдийн нэгттэй хүн болгон сайхан ингээд баярлах гад дотроосоо сайхан одоо юу эдэнтэй тэр өвөгдөөд сонгодууд нь ингээд сайхан огшцсон байх өдөр хүмүүст сайхан үгийг хэлээд сайхнаар ингээд өрөөгөөд тэгээд ингээд нэгнээсээ юм аваад зураг хөрөг ингээд аваад өгөөч гэж гуйсан байсныхаа ар дээр хүртэл баярлаа гэд ингээд сайхан хэлж мэлэх өөрийгөө бүр ингээд хэд дахин өрөөгөөд байгаа байхгүй юу? Бусдад ч гэсэн та маш их юм хайр, гэрэл гэгээ түгээж байгаа. Тийм болохоор яг хуу залуу хүмүүс бидний дунд л тиймэрхүү зүйлс арай их болоод байгаа хэл та. Тэгээд дээлээ өмссөн ч гэсэн тий өөр нэг хүүхдийн илүү гоё дээлийг харчингуудаа өөрийнх нь дээл нь хангалтгүй санагдаад явцдаг ч юм эсвэл арай ийм байна уу, тийм байна уу, арай цагаан сар юм байна уу ч гэдэг юм уу те ингээд нэг юм. Тэгэл гоё ингээд эн тэндээс ингээд хуушураа олж идэж чадж байгаа нь л гоё ингээд амар гоё байхад ер нь бидний ухаан санаа бодолч санаа ер нь шал өөр газар явцсан. Тэгэл яг таарсан хүний одоо 6 нь одоо тий таарсан одоо 10 хүний 6 нь гоё үг хэлээд 4 нь муухай үг хэлсэн байсан ч гэсэн ер нь бол бид нэр фокусаа буюу анхаарлаа яг хайш нь төвлөрүүлнэ. Тэр 6 сайн л нь л төвлөрүүлвэл тэр өдөр 6 сайн юм болсон юм шиг л санагдсан шүү дээ. Харин тэр 4 муулын төвлөрүүлчих юм бол тэр өдрийн бүх сайхан юм тэр чигтэл байхгүй болчихно. Тэгэхээр бид нэр энэ баяр ёслолыг бас агүй их энэ эгогоороо уур амьсгалын үгүй хийгээд байна л та. Тэгтээ цаагаараа бол агүй гоё баяр ёслол зүгээр бид нэр тийм сайхан өдрүүдэд бол өөртөөгөө цэнэглэж авсан шиг цэнэглэж аваад гоё өв соёлоо дэмжсэн шиг хайрлсан шиг хайрлаад бахархаад тэгээд гоё зураг хөргөө нэгнийгэнтэйгээ ямар ч илүү дутуу те их зангуугаар гоё ахуулаад тэгээд нэгнийгаа нэг сайхан үгээр өрөөгөөд тэгээд нэг юм үзэмж мүзэмжтэй тэр хэлбэр галбар төдий юм аль болох ярихгүй зүгээр сайхан баясаад баярлаа гэд амьдралдаа дараачийн тэр баярлаа гэж хэлэх сайхан үгсүүдийг өөрлөгөөс хоронз мэд татаад тэгэж явах болтугай л гэж би ерөөсөн тэгээд гоё олж өнгөрсөн. Ийм үйл явдлууд болж өнгөрлөө. Тэгээд өөр ярих юмнууд уг нь байх шиг байсан. Тэгэд хэд хоног яриаггүй, хуваалцаагүй, энэ цуглараад байгаа энерги ингээ гадагшлуулаагүй болохоор ингээ өөр дотор бүр сүултээ ингээ нэг юу мэдрэмжийн хувьд ингээ баригдахгүй одоо нэг багтаж ядаад тэгээд ингээд энэ нэг багтаж ядсан юм чинь хизээ нэгэн цагт энэ халих хэрэгцээ те гардаг.
энэ үйлдэл хийх хэрэгцээ гэдэг зүйл чинь гардаг. Тэгэхгүй бол тэр өндөр хүчтэлийн энерги чинь өөр дотроо ингээд барьж яваад ахаар буцаагаад өөрийн чинь буудчихдаг те. Нэг газар нь ингээд тог нь масалчдаг, гинт нэг юм болохоо олчдаг. Ягаад гэвэл энерги чинь гадагшлах гээд байгаа байхгүй юу? Тэгээд бидний энэ энергийн ер нь бол эргэх холбоо гэдэг зүйл үнэхээр гайхамшигтай. Бид нэр өөрсдөө хэр их сайхан энергиэр цэнэглэн дандаа тэр долгион татамжлуугаа тэмүүлж идэг. Дандаа тэр зүйлээ буцаагаадаас татж идэг. Тэгээд энийг гайхамшигтайгаар мөрөөдөж бас сурч эхэлдэг. Тийм мөрөөдлийн талаар нэг гялс ярьчээ гэж бодлоо. Бид нэр ингээд мөрөөднө гэдэг чинь хүмүүс бас нэг тийм тансаг хэрэглээ олчлоо шүү дээ тий. Тэгээд бид нэр энэ мөрөөдөл зориг хоёрыг айгуу тийм нөгөө нэг буруугаар ингээд ойлгоцсон. Тэг мөрөөдөл гэдэг нь биелэгдэшгүй юм аа, зориг гэдэг нь болохоор биелэгддэг. Тийм болохоор зоригтой хүн болохоор нэг юм мундаг хүл, мөрөөдөлтэй хүн болохоор юм хийсвэр мангуу гэд бас ойлгоч тийм шиг байгаа. Тэр чин тийм биш ахгүй юу? Одоо бүр боломжгүй юм шиг байсан бидний нисэж үзмээр нь гэдэг мөрөөдөл те. Тэр мөрөөдөл чинь анх хин нэгний толгойд мөрөөдөл болж ирлээ. За зөндөө овоолоо хүмүүс шооллоо. Чиний ниснэ гэж юу вэ? Ха 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 ба 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 гэх те. За тэгсэн чинь тэр хүн мөрөөдөлтөд итгэжээ. Тэгээд тэрийг задлжээ. Маш юм олон хэсэгт те тас гэж задлжээ. Байж болох одоо тэр том хуралдаад байгаа тэрний мөрөөдөл гэдэг потенциалыг биелүүлэхийн тулд би задлах хэрэгтэй юм байна гэд задлжээ. Тэнгүүд тэр задарсан юмнууд чинь хамгийн наад зах юмнуудаас эхэлдэг. За жишээ нь би илтгэгч болъё гэж бодъё л доо те. Бүр мундаг дэлхийн одоо хид хідэн хил дээр ярьдаг, тайзан дээр гардаг хүмүүсийн те оюун санаа, сэтгэл зүрх, сүнслэг байдал, сэтгэл зүй гэд янз янзын юмыг өөрчилдөг, хүмүүст мотивац өгдөг, хүмүүст утга учир өгдөг гэд ингээд мундаг одоо илтгэгч болъё гэдэг мөрөөдөл байя гэж бодъё. Тэнгүүд би тэр мөрөөдлийг чинь нэг мөрөөдөд үдчихлээ. Би тэр мэдрэмжийг нь авч эхлэх байгаа гэсэн үг. Тэр нэг юм төлөвийг нь би өөртөө суулгаж эхэлж байгаа. Таалагдал байна. Надад таалагдал энэ тэрэн лүүгээ би соронз мэд татагдмаар байна тийм. Одоо тэр яг нисэж үзэх юмсан гэдэг мөрөөдөлч байсан хамаагүй. За тэгэнгүүт тэрийгээ ингээд задлж чадсан хүмүүс нь зориг гэдэг зүйлийг гаргаж ирсэн аахгүй юу. Тэр нь олонгууд задлаад тэнгүүтээ за би ямар нэгэн байдлаар ярьж л эхлэхгүй юм бол яаж би бүр тэнд байгаа ярьдаг хүн болох юм бэ, илтгэгч болох юм бэ те. Тийм болохоор ярьж эхлэе гэд маш нэг жижигхэн зорилгот би задлчлаа, ярьж эхлэе. Тэгсэн чинь би ярьж чаддаггүй юм байна штэ. Би айцтай юм байна штэ гэд те. Би одоо энэ нэг яг үндэ энэ одоо энэ ярьдаг болсон, ярих юмсан гэдэг зүйлийг хэрэгжүүлээд сууж байгаа энэ айцыг би бас сүулт ажилласан ажлаараа маш их даван туулсан. Тэр нь болохоор би нөгөө шүүхэд орчуулагч хийдэг байсан. Америкийн шүүхэд тэгээ би өөрөө нэг Орос, Монгол, англи хэлтэй болохоор яг энэ гурван хэлийг ингээ холиод тэгээд ер нь бол гайгүй нэлээ хөрх ажилтаа тэгээд яваад идэв. Тэгэнгүүт тэр чинь ингээд эхлээл надаа амархан одоо кейсүүд өгж байгаа штэ, амархан хэрэгүүд өгж байгаад тэгээ болоод ангууд нь цаашаа ингээд ахиулаад тэгэнгүүт за тэр өмгөөлөгч гэдэг хүнээс тэрний шүүгч гэдэг хүнээс ямар их тийм каалтай те айцтай юм бэ. Одоо тэр хүмүүс ингээ ярьж байхад би одоо хүнд ингээд орчуулах гад ингээ байж байхдаа зарим нэг үгийг ойлгохгүй байгаа хгүй юу, эсвэл бүр ингээд чихний хажуугаар өнгөрчөж байгаа юм бүр кайч хийж чадахгүй, барьж авч чадахгүй. Тэгэнгүүт ингээл өөрөө ингээл амар сандраал тэгэл орлуулж орчуулж гал. Гэтэ тэгэж болохгүй шүү дээ. Тэр чинь шүүхийн орчуулга, дээрэс нь шүүхийн орчуулга бүр камерт бичигдэж идэг. Тэгээд хамгийн гол нь би өөрөө нөгөө нэг буруу орчуулад амар загнуулаад өөрөө баг нөгөө шүүхэд дуудагдахаар шахсан, буруу орчуулсан гэдэг үүднээсээ тэгээд бас ингээ хаширсан. Тэгэл би
За би яг нэг дотроосоо өөрчлөгдөж эхлэхгүй болвол м, энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй шүү дүлгөөнөө гэл. Тэгэл бид бүгд хүн те. Бид бүгд алдаа оноо хийж ахин дэвшиж байгаа. Бид бүгдэнд нь ажил дээр ч байна уу, хаан ч байна уу, хүнд хэцүү бэрхшээл тулгарч байгаа. А тэгэнгүүт хүн болгоны туулж чаддаг тэрний бэрхшээлийн потенциал ч ондоо хин нэгний хувьд энэ бүр инээд хүрмээр амархан зүйл байсан ч гэсэн миний хувьд бол даваа. Тийм болохоор би өөрийгөө өөртөөгөө л харьцуулна. Тэгэд өөрийнхөө тэр дээр байгаа мөрөөдөлтөөгөө л харьцуулна. Тийм болохоор аа за би за өөрөө бараг те буруу орчууллаа гэж шүүхэд дуудах шахсан. Тэгээ би одоо энийгээ засъя гэд. Тэгээд ингээд шүүгч ингээд юм ингээ урсгаад ярьж исэн ч гэсэн excuse me judge гэд би яг зогсоодог болоод ягаад гэвэл анханасаа намайг трейн хийж анханасаа намайг одоо зааж сургаж авахтай болонгууд ойлгохгүй байгуул асуугаарай гэж уг нь зааж өгсөн баггүй юу? Энд чинь миний хүний эрхийн л одоо тий нэг зүйл. Тэгэнгүүт би л өөрөө нэрлэхүү альсвал алдаа оноогоо харуулах дурггүй ч юм уу альсвал ичимхий ч юм уу тийм амар айцтай ч юм альсвал одоо шүүгч гингүүд каалдаад байгаа ч юм уу яагаад байгаа ч мэдэхгүй те альсвал энэ бүгдийг ингээ бичиж байгаа гэдгээс чинь ер нь бүх юм тэр чинь ингээд амар эвгүй орчин дээрэс нь дандаа тэр шүүх гэдэг чинь ерөөсөө сайхан юм орчуулахгүй дандаа нэг юм прешюртэй дандаа нэг юм даралттай хүнд юмнууд орчуулна. Тэгээд ингээ яг хажуунаас чи ядж байхад тэр хүн амар сэтгэл хөдлөл үзүүлээл нэг уурлал хэцүү яриад байсан ч гэсэн хамаагүй хамаг тайвнараа бүр зүгээр ингээд өөрийгөө хамаг байдгаараа юм те бүр гүв гүнзгий юм тайван төлөвт бүр анхаарлын төвлөрлийн төлөвт байж агаад бүх яриаг нь сонсоод тэгээ тэр яриаг нь би гэж буцаж орчуулж байгаа штэ. Буцаагаад тэр нэг гадаад бүр шүүхийн хэллэгийг сонсоод бас ингээд орчуулж өгж байгаа синхроны орчуулга хийж байгаа болохоор надад бол тэр хүнээс ирж байгаа тэр сэтгэл хөдлөлийг мэдрэх амар хэцүү байдаг гэсэн. Одоо зарим хүмүүс ярьж байгаа дуйлна, зарим хүмүүсний нэг нь л үг ойрлон байрна гэд тэр сэтгэл хөдлөлийг мэдрэх амар хэцүү. Тэрийг ингээд контролдоод би өөрөө болохоор яг нэг робот шиг зогсох айгүй хэцүүгээс гадна тэр сэтгэл хөдлөлт автахгүйгээр үг болгоныг ингээд сонсож барьж явах амар хэцүү. Дээрээс нь буцаагаад ойлгоогүй бол тэр ойлгосонгүй гэдгээ шүүгчээ уучлаарай гэж яриаг нь таслалдуулж агаад бүр лавлах бүр хэцүү байсан. Тэгээд нэг өөрийгөө би бүр ингээд тэгээд тэр ажлыг хийхээр ингээд худлаа ингээд нэг гаднаасаа болохоор нэг юм гоё сорооч морооч хүмүүсцэн те тэгж харагдаж байгаа ярнэ. Яг тэр орчинд нь орохоор нэрэ мангар мухан өөрийгөө тийм жижигхэн төгшүүртэй бүр нэг тийм авахыг юу н хүсдэггүй мэдрэмжүүдээ авдаг. Тэгээл нэг хүмүүсийг хараад ингээл бүгдийн нэг юм амар тий хүндэлж сүрдэх ёстой ч юм шиг мэдрэмж авдаг. Тэгээд ингээл нэг тэнд дандаа л нэг айж бэмгэнсэн хүмүүсийн энерги. За тэгэл тэр чинь нэг зарим зүйл шудраг санагдаж байгаа, шудраг санагдахгүй байгаа. За ер нь бол тэгэл чинь цул эгоны л хоол шүү дээ сайхан. Эго бол тэнд чинь бас л ингэ суралцаал энэ тэгээ энэ тархичин бол бүх зүйлээ суралцаал мууч санаа нь сайхан санаа нь хамаагүй суралцаал явж байгаа. Тэгэл яана энэ зүйл надад тохиолдсон болмол гэж бас янз янзын юм ингээл бодцсон, нэм мэдсэн чинь ингээл машина бариад гэрлөөгөө явж байхдаа янз янзын мургуула бодцсон. Бүр юу те за тийм байсан байгаа. Тэгэнгүүт бид нөр өөрсдөнтөөгөө л ажиллах юм бэлээ. Бид нөр бүгд л ер нь хүн шттэ. Тэгэл өөрсдийнхөө юм л хийх гээл ядаал явж байгаа л хүмүүстэй. Тэгээ би эцээцтэнд ойлгохгүй байна гэж байхгүй бол тийшүү хурал хойшлогдно ингэн тэгнэ гэл ер нь бас л бөөнл юм болох байхгүй. Тэгэхээр бид нэр яг ингээд нэг юм асуудал гараад ирсэн. Тэгээ тэр асуудлыг шийдэх бүгд л нэг үүрэгтэй. Тэгээ бүгд л тэрэнд оролцож байгаа л хүмүүс. А тийм тэгээ зарим нэг хүмүүс нь мундаг альбан тушаалтай юм шиг санагдаж байгаа. Гэхдээ тэр хүмүүс чи эцээц бас л доошоо задлаад тэр задлан болоод ингээл тэр нэг тэгээ биелгээд байгаа зориг бүртэл бас үйлчилж байгаа л нэг хэсэг штэ. Тэгээ тэрэн дээр нэг би мундаг чи мундаг би муу чи сайн чи бас байхгүй. Тэгээ би ер нь агүй юм excuse me уучлаарай би ойлгосонгүй тайлбарлаад өгөөч гэж хэлж сурснаас хойш миний энэ айц маш ихээр алга болж эхэлсэн. Баг багаар алга болсон.
Тэгээд ер нь тэнд тэгэж одоо шүүгч мөөгч өмгөөлөгч эднэрийн өөдөөс ойлгоогүй олвол уучлаарай ойлгоогүй гэдгээ хэлж баярлалаа талархснаа хэлж thank you for explanation ч юм уу тайлбарлаж өгсөн баярлалаа англиэд хэлээ төвчээр гаргасан баярлалаа гэд ингээд тэгэж бас маш ихээр ингэж хүндэлж баярлаж сурсан. Тэгээд дээрэс нь нас зүгээр би үнэхээр сайн орчуулж исэн байсан ч гэсэн заяа. Зарим зүйл бол би мэдж байгаа штэ сайн байгаа гэдгээ. Тэнгүүд зүгээр л нөгөө нэг орчуулагч муу байлаа гэдэг үндсэн дээр албаар хэрэг нь эвгүүтээд эхэлсэн бол хойшлуулах, ингэх тэгэх гээд янз янзын юмнууд гардаг. Тэгээ би тэрийг нэг ойлгохгүй ямар муухай юм ч юм уу би тийм үү байсан байх та мах та гэд аяга өөр дээрээ тусгаж авдаг байсан байхгүй юу. Тэгээ би нэг удаа зүгээр шууд тэр үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөс шууд яагаад та хоёр ингэ намайг болиулсан бэ? Би өөрийнхөө л дэжгүй хангалттай сайн байсан гэж бодож байна. Өмнө нь ч гэсэн би иймэрхүү хэрэг дээр орж исэн тэнгүүт яагаад ингэж орчуулагч муу байна гэд хойшлуулж байгаа юм бэ гэсэн чинь зүгээр л би тгийж асуунгууд тэр өмгөөлөгч надад зүгээр л хүн шиг тайлбарлаад өгч байгаа байхгүй зүгээр нэг бро шиг ч юм уу те өө чи мэддэггүй юм уу юм байдэн штэ угаасаа бид нар нөгөө хэрэгээ хойшлуулах хэрэгтэй тэгээд эн чинь хамгийн good excuse те хамгийн одоо таатай шалтгаан зарим хүмүүс угаасаа бас хэрэгэж хойшлуулъя гэж бодож заримдаа орчуулагчгүй орно гэжсэн орчуулагчтай орохоор болдог орчуулагчтай орыг гингүүтээ ойлгосонгүй ч гэж одоо яадаг тий энэ чинь байдаг юм шүү дээ зүгээр гэж надад хэлж байгаа байхгүй юу тэгээд нэрэж тийм штэ тий бид нэр ер нь бол зүгээр л ингээл шууд алдаа оноо байх юм бол танд яг юу таалагдсангүй вэ гэд ингээ асуучих бас хэрэгтэй байхгүй. Тэнгүүд чиний яг алдаа оноо таалагдсан таалагдаагүй дээч биш зүгээр өөртөөний хувийн шалтгаантай айж байгаа юм билүү. Тэгэд ер нь тэр шүүгч мөгч чинь тэр өдрөө муухай ааш мааштай байдаг нь ч гэсэн цаана хүн бас л нэг юм хувийн шалтгаантай юм бэж л байдаг. Би ингээл зөндөөл олон ингээл манаа нэг үйлчлүүлэгчийн нэрийг одоо дуудтал те янз янзын ингээл трафикны одоо гэрлэн мохон замын хөдөлгөөний ингээл юмнууд авцсан тэгээ хүмүүсийн яриг нэг яриандуудаа шийдэж өгч байгаа юмнууд сонсож байгаа байхгүй. Тэнгүүд үгүй яг адилхан нэг шүүгч зүгээр нэрээ тэр өдрөөсөө шалтгаалт юм уу гэмээр хоёр өөр ааштай болцсон өдөр нь байдаг. Нэг өдөр нь бүгднгийнх нь хэргийг амар гоё шидэж өгөөл тэгээ хөнгөрүүлээл инээ тэрэмэрэ гэжсэн. Гинт нэг өдөр нь зөв бүгдийн сонссон ч сонсоогүй болол за гэл яг бүр яс тий хамгийн хатуугаар нь мараг шидэж мэдээд байгаа ч юм байдаг. Тэр нэг бас хүний угаасаа тэр өдрийнх нь аз мадч гэдэг юм угаасаа бүр байдаг. Бид нэг юм тэг элчинд ярилцлаганд орох ч гэдэм үү юу гэдэг нэг чухал үйл явдлын өмнө л гинт ингээл сүсэг бишрэлтэй болоод нэрээ бас нэг аз мааз одоо юу гэдэг хиймэрлундаага дуудуулах юм бэдэн шүү гэл ухаан орсон юм шиг боддог болвол тэр чинь байнгын л бэждэг байхгүй. Тэгэхээр бид нэр байнгын тэр зүйлээ өөртөөсөндөө идэвхжүүлж сайхан дуудаж хэрэглэж тэрнтэйгээ айгүй гоё ив нэгдэлтэй сайхан харилцаатай байхын тулд байнгын л ингэж гоё сахиусан тэнгэр өөрийнхөө дээд би өөрийнхөө мөрөөдөл өөрийнхөө одоо юу эдэнтэй онгодуудтайгаа үүдээд сүдтэйгээ ээж автаагаа ингээд зүр сэтгэлээсээ эхлүүлээд ингээ гоё холбоотой байх хэрэгтэй. Буцаа зүгээр л эднэр нь биднэрт нэг юм сайхан гэгээлэг байснараа өөрсөндөө л бид нэр эхлээд тусалж идэм дөө. Тэгээд тэр нь угаасаа халиад ирэхээр бусдад ч гэсэн ингээд туслаад тэгээд бусдад тусалснараа буцаад яг өөртөө л тусалж идэг. Яагаад гэвэл нэг тийм үг байдаг да. Жохон муухай сонсогдож магадгүй. Гэтэ нэг юу ухаантай хүн хүний алдаанаас суралцдаг, ухаан муутай хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг гэдэг үлээ тий. Эхлээд бид нөр өөрсдөө ингээ алдаж үзээд суралцаад ингээд эрэнгүүд зөндөө их тэр мэдээл номтой өөртөөхөө алдаг засгаж чаад хажуугаар нас бас өөр зөндөө л их юм сонсож үзэж ингээ явж байгаа штэ тий. Харьцуулт хийгээл инээ тэрэ гэл тэгээд эрэнгүүч чинь одоо энэ бидний сүнс гэдэг дандаа хөгжлийнхаа цаашаа эволюц руу явж идэм болвол бас цаашаанаа нэг юм асуудал хайгаал явж идэг гэсэн үг байгаа. Одоо хөгжил байна гэдэг чинь асуудал байна. Асуудлыг шийдчихэж бид нэр хөгжил ирнэ тий.
Тийм болохоор бид нар одоо нөгөө нэг асуудлаа тэгвэл сайн дураараа сонгодог болчихж байгаа байхгүй юу? Би тусалъя, би сэтгэл зүйч шүү те. Би та нарын одоо надад маш их юм туршлага, мэдрэмж, торгон одоо тэрний мэдрэхүүн байна. Тэгээд би одоо ингээд м, сайхан сэтгэл зүйч шүү гэд ингээд туслах юм мэрэгжилтэн болоод ирлээ. Тэгээд ингээд хүмүүсийг сонсоод зүр сэтгэлээсээ туслах гад ингээд хичээлээ. Тэгээд тэрнийхэн талаар судаллаа. Өөрөө ч гэсэн яг тэр мэдрэмжүүдийг бид нэр ингээ аваад гаргаж идэг. Тийм болохоор сэтгэл зүйч хүнд хүртэл сэтгэл зүйч хэрэгтэй гэдэг шиг яг үнэндээ гэгээрсэн хүн ч өөр ингэсэн багштай байдаг. Би багш нь ч багштай байсан ингээл буцаагаад муу багш хүртэл бид нарын багш штэ. Ер нь амьдралын алдаа хүртэл буцаагаад бид нарын ингээ эргэх холбоогоор багш болчингууд энэ яг цэвэр нөгөө нэг өстой одоо бид нар л өөрсдөө харах өнцгөө тэлэх хэрэгтэй болчиход байгаа юм болчиход байгаа юм. За тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Нилээн удаан буухалсан бичлэг болчлоо. Тэгээ дараагийн бичлэгээрээ уулзтлаа түр баяртай. Тэгээд баярлалаа. Талархлаа.